Монголын үндэсний олон нийтийн телевиз үндэсний роботын тэмцээнийг 13 дахь жилдээ зохион байгуулж байна. Эх орны хөгжлийн хөдөлгөгч хүч болсон залуу инженеруудыг чадваржуулан мэргэшүүлэх зорилгод энэ жил оюу толгой компани Newcom Group болон түүний нэгдэлдэх Mobicom корпорац нэгдэн Robocon 2014 үндэсний роботын тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаа юм. Нийгмийн сайн сайханд хөрөнгө оруулж залуусын оюуныг дэмжин ажиллаж байгаа ивент тэтгэгч хамтран ажиллагч байгууллагуудаа талархал илэрхийлэн Robocon-ы залуус робот бүтээх үйл явцыг сурвалжилсан нэвтрүүлгийн эхний дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Энэ дугаараар та бүхэн Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургуулийн оюутан залуусын баг роботуудаа хэрхэн бүтээж байгааг үзүүлэх болно. Ерөнхий ивент тэтгэгч дэлхийд тэргүүлэгч Монголын уулуурхайн компани оюу толгой. Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургууль нь 2006 оноос хойш Robocon тэмцээнд амжилттай орж эхэлсэн. Энэ оролцох хугацаанд 2000 онд 4-р байр эзэлжсэн, 2012 онд 2-р байр эзэлжсэн. Энэ жил би багийн ахлагч хийж багаа амжилттай орцуулахын төлөө ажиллаж байна. Одоо ингээд манай Монгол робот бол манай багийнхантай танилццгаая. Манай баг нь 13 гишүүнтэй ажиллаж байгаа. 4 механик робот төр, 4 автомат робот төр, 2 нь програмаар бичээд 2 нь электроникийн хязгаар хийж байгаа. За манай багийнхан ажиллаа хийцгээе. За манай механик роботыг Симбэ ахлаа ажиллаж байгаа. Тэрнээс гадна би бас давхар зүг механик роботтой хилцэж байгаа. Ингээ манай багийн гишүүд механик роботтой хийгээ сууж байна. За ийшээ одоо автомат робот энд хийгдэж байна. Автомат роботыг манай ариун сайхан ахлаа ажиллаж байгаа. Ерөөдөө дуусах шатанд орж байгаа. Ганц програм чинь даш гээд залуу байна энд. Програм талтай бүх 2-3 дугаар курсынхантаа програма зааж хэрхэн яаж ажиллах талаараа ерөнхийдөө мэдлэгтэй. За энэ манай электроникийн хэсгийг ахалж байгаа баасан жаргал сууж байна. Түүний туслах доод курс 2 дугаар курсын ахаасаа юм сурж байгаа дэлгэр сайхан байна. Тэгээд электроникийн хэсгийн талаар бүх зүйлээ эндээс сурч мэдэж юм хийж байгаа. Ингээд CNC машин дээр плата зурж гаргаж ирээд одоо энэ дээр бүх элементүүдээ зоогоод гагнаад тэгээд бүх юм бэлэн болно доо. Robocon-ийнхны ажил юунаас эхэлдэг вэ? Мэдээж багаа бүрдүүлэхээс. Багаа хэрхэн бүрдүүлэхээс тухайн багийн тухайн жилийн амжилт шалтгаална. Баг бүрдчихсэн байхад роботын шийдлийг тооцоож зураг гаргах зэрэг тодорхой зорилготой цаг хугацаатай ажлууд араасаа хөвөрдөг. Энэ жил бол багаа бүрдүүлэхдээ намар 9 сарын сүүлээр Robocon дорох сонирхолтой хүүхдүүдийг одоо нэг орой цуглуулад уулзалт ярилцлага хийсэн л дээ. За ингээд би энэ жилийн багийн ахлагч та нарт орох сонирхолтой хүмүүс байна уу гэхэд анх бол 30 гаруй хүүхд орж ир сууж ирсэн. Айгу олон онц сурдаг 10 жилдээ нэг айхтар хүүхдүүд байж байгаад орж ирсэн хүүхдүүд байна л лээ. Тэднээс нь болохоор нэг тийм жоох их цантай юм тиймэр хүүхдүүд айгу орж ирж ирлээ нэгдүгээр курсынхнаас. Харин багаа бүрдүүлэхэд бол би яг тиймэрхүү юм мэддэг гэсэн мөртлөө их цантай хүмүүсийг авахыг хүсээгүй. Зүгээр л өөрийнхөө сэтгэлээр багаа амжилтанд хүргэе гэсэн тийм сэтгэл зүрэхтэй хүүхдүүдийг л авахыг зорьсон доо. Роботыг бүтээхэд хөрөнгө мөнгө, олон эд анги, материал шаардлагатай ч түүнийг бүтээхэд хамгийн чухал зүйл нь мэдлэг, сэтгэл хоёр юм. Үүнийг мэддэг хүмүүс Robocon-ы хизүү даалгавар хүн зорилтоос хизээч ухарч нэцдэггүй, харин ч илүү ихийг өөртөө нээхээр тэмүүлсээр байдаг. Анх ороогүй байхдаа ер нь Robocon-ыг шууд хийгээл юм авч ирэл хийгээл явдаг гэж бодсон. Тэгэл ороод эхлээл 1-2 сар роботынхоо бүх зурагтгийг гаргаал. Тэгэл бүх юма бэлдээл тэгэл хийдэг их сонь санагдсан. Өмнө үзэхэд бол тэгэл нэг сайн ойлгодог байсан л да. Яаж хөдлөд байгаа юм. Тэгэд яг өөрөө ингээ оролцоо сэтгэл зүрхээ зориулаад тэгээд өөрөө роботыг бүх юм нь ойлгоод мэдэрч юм байлээ. Би энэ сургуульд их зараад яг төгсөөд яг ямар мэргэжилтэй
ямар дадлаг туршилттай юм бэ мэдэхгүй байсан. Тэгээд энэ тэмцээнд орсноор их юм одоо гараар юм нээж багаар хамтааж багаар ажил сурж тэгээд хамт олонтой болж ер нь хүнийг өөрсөн. Мэргэжлийнхэн дагуу үнэхээр ихийг сурч мэдээ гэсэн оюутнууд 1-р дамжаанаасаа эхлэн төгсөх хүртлээр Робокон тэмцээнд оролцохыг зорддог. Ингэж тэд цаг хугацааг довчлон мэдлэг, туршлага, чадвар 3-ыг 4 жил суралцах хугацаанд зэрэг олж авч чаддгийм. Яг миний хувьд болохоор ахлагчийн дараах үүрэг хариуцлах хамаг юм над дээр ирж байгаа. 12 онд би 1-р курс шинэ орж байсан хүүхэд манай багийн ахлагч минь одоо 4-р курс 2-р курстэй 2 дахь жилдээ орж байсан. Тэгээ одоо битээр хойлохнаа бүр яг хот жинхэнэ гишүүн үлдсэн байгаа. Бусд нь нодлонгийн шинэгчүүд, эмчлийн шинэгчүүд. Нэг нэгнийхээ мэддэггүйг зааж, чаддаггүйг сургаж ирсэн Робоконы залуусын бүтээлч ажиллагаа үргэлжилсээр төгсөх дамжааны дуршлагатай гишүүдийн мэдлэг чадвар дараа жил багаа удирдан оролцох шинэ гишүүдэд үлгэр дуурайл болж уламжлагдан үлдсээр байдаг учраас энэхүү робот бүтээх оюуны бүтээлийн жим тасралтгүй хөрсөөр байдгийм. Гэхдээ дуршлагатай шинэ гишүүн гэлтгүй хэн хэнийхэн хувьд энэ жилийн тэмцээний даалгавар шинэ зүйл юм. Даалгавар шинэ учраас бүтээх роботч мөн шинэ шийдэл, шинэ хийц шаардна. Энэ жил залуус эцэг эхээ ачлан хүндлийн урайндаар өсөлдөх хүүхэд болон их роботыг зохион бүтээх учиртай. Робот дотроо би яг бодож байсан 9 сарын 10-даар ингээл төсөөлөл за хүүхэд робот нэг иймэрхүү байна да гэж төсөөлөхдөө ерөөхдөө бол анимашн үзсэн багнаас нь дамжаад явчих хангалттай болох юм байна. Энэ нь бол асуудал үүсэхгүй мэн гэд хамгийн анх бодсон байсан. Тэгсэн чинь яг 4 яг оригинал вершн гэж байгаа шүү дээ. Тэрүүгээрээ гараад ирээд уншсан чинь бүр шал өөр. Эцэг их робот хүүхэд роботыг эхний шонгийн тулгуур тавсан дээр байрлуулна. Харин дараа нь хүүхэд робот нэг ч шон алгасалгүйгээр 4 шон тус бүрийн тавцанг дамжиж явах ёстой. Тэгээд шийдэн саасахгүй л угаасаа. Тэгээд маш хүнд болно автоматын хөвдөл. Эхэлж харахад айгүй амархан энгийн санагдсан хэрнэ. Яг хийгээд туршаад ингээд бариад үзэхэр айгүй хүнд шийдэлтэй юм шиг санагдлаа. Цаа зорилго нь айгүй гоё зорилготой байлээ. Одоо юу гэмдэ ээж аауд одоо хэр хүүхдээс холдсон бэ буцааж ойртуулаасаа гэсэн тийм сэтгэлгээг харуулж байгаа нь одоо их таалагдсан. Ерөнхий ивент тэтгэгч, дэлхийд тэргүүлэгч Монголын уулуурхайн компани оюун толгой. Дэмжигч боловсрол шинжлэх ухааны яам. Харилцаа холбооны түнш Mobicom корпорац. Тэмцээний талбайд хүүхдийн тоглоомын 5 бүс байна. Бүс тус бүрт даалгавар бий. Ингээд эдгээр даалгаврыг гүйцэтгэх 2 роботыг Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургуулийн багийнхан ямар шийдэлтэй бүтээснийг харцгаая. Механик робот төр гэвэл яг дээшээ доошоо гүйдэг багнаа. Бараг 3-4 янзэр хийж үзсэн. Эхлээд бол нэг зүгээр ингээд нэг гүйдэг зам хийж агаад нэг нээржин баг нэг дундуур нь цоолж агаад дахиад тэр дундуураа дахиж нэг нээрж гүйлгээд ингээд үдсэн. Тэгсэн чинь дундуур нь цоолсон нээрж маань хитрээд юм уян хатан урталтаа юм ачингууд гулзаад унчих гадсэн. Тэгээд дахиад нэг арай өөр ингэж нэг ундагаар хийж үдсэн. Тэгээд дахиад болдгоо. Ер нь бол робот болохоор механик хэсэл тулгуурлаж бүх юм хийдэг. Шийдэл нь ямар байгаас шалтгаалan хамгийн хөнгөн шийдлийг сонгож тэгж хийдэг болохоор нэг туршаа болохгүй бол дахиад өөрчлөлт хийдэг. Тэгэл сүүлийн шийдэл одоо баг энэ хийсэн байгаа дээр тогтсон. За манай механик роботыг даваа талгүй л одоо омны дугуй маань байгаа. Энэ болохоор аль тийшээ явах боломжтой. Одоо ингээд энэ дээр ингээд суурин дээр ишээ иргэн буцаж бас ингэж эргэж болж байгаа. Тэгээд уушаа болон чигээрээ хажууд тийшээ бүх тийшээ явах боломжтой юм дугуй байгаа. За тэгээд энэ багны үдгүүл дээшээ доошоо хөдлөнө. Ингээд тэгэнгүүтээ яг энэ багныхаа дагуу уршоо хөдөлж байгаа бас. Ингээд уршоо хөдөлж байгаа. Ийм даваа талтай байгаа. Суурь нь бол нотлонгийнхоо 8 талтай суурийг ерөнхийд нь барьж ашигласан. Гэхдээ нотлонгийн роботын суурь бол хөнгөн цагаанаар хийгдсэн байсан. Бид нэр энэ жил тэр суурьаа илүү найдвартай нэрж гаргагийн хийсэн. Дугуй бол овны дугуй ашигласан. Эвтэйхэн соронзон хийж өгсөн байгаа. Энэ одоо энэ ингээд судлаад хүүхд робот авахд их боломжийн ингэж судал хөдөлгөөнтэй болж өгсөн. Тэгээд
хүүхд роботоос одоо энэ сорон зураг наагаад авчингуудаа ингээд татангууд энэ хатуураад ямарч хөдөлгөөнгүй найдвартай авч явах боломжтой бас юм хийж өгсөн байгаа. Тэгээд одоо энэ бус тийнүүд нь бол хүүхд роботынхаа хөдөлгөөнд харуулсан роботууд байгаа. Одоо жишээ нь дүүжин даажингаа дэш нь доош нь бол савлуулах ч юм уу. Тэрэн дээр нь одоо энд ингэж хийж тавьж өгсөн байгаа. Хүүхд робот дүүжин даажин дээр харин савлуур дээр болохоор одоо ингэж савлуулж өгөхөөр шийдэж өгсөн байгаа. Хим механизм арай төлхөө инжил оруулж ирсэн байгаа. Хим механизм маш хурдан хүчтэй. За энэ дээр дэвчилдэ шүү. Хэрэгсэн. Механик робот туршаал эхлэнгууд шүн удаж чадах байлаа зүүдлээд эхэлдэг шүү дээ. Тоглолтын дээр тоглож ийн гэл. Тэгэл ерөнхийдөө бол яг яаж явж байгаа зүүдэндөө нэлээд төсөөлдөг. Анхны тоглолтын дээр бол ерөнхийдөө хожиж ийн гэж зүүдлээд байгаа даа. Тэмцээн дээр эрсдэл айгүй гарна л да. Гэхдээ тэмцээн дээр гарч байгаа эрсдлүүд айгүй тийм туршилт багаас л болж эрсдэл гартай. Ерөөсөө нэг тийм ахтар хүмүүс нэг азар гоё яваад байна гэдэг айлсвал азгуучлаа гэж яриад байдаг шүү дээ хожигдохоор. Надад л үгүй санагд. Хамгийн гол нь юмаа зөв хийгээд зөв туршаад амжилттай болж илээвэл тэмцээн дээр тийм алдаг гарахгүй л баг. Тийм болохоор би юу нь бол нэлээд сайн туршиж ижил орё гэж бодож байна. Хамгийн оновчтой шийдлүүд би сорон гэж бодож байгаа. Яг тэгвэл маань энэ жилийн талбай минь их хэн төмөр хэсгээр бүрхэгдсэн. Тийм байгаа болохоор соронц маань их найдвартай ажиллана гэж үзэж байна. Тэгээд угаасаач туршиж үзсэн ажиллаж байгаа найдвартай. Соронцондоо бол нэлээд найдаж байгаа. Механикийн ер нь хийцэн болчлоо. Загвар нь болчлыг автомат руу гарсан байгаа. Тэгээ одоо автомат дээр гол ажил яг одоо явж байна. Хамгийн хүндрэлтэй автомат л байсан. Механикийн хийцээ үед механик авто ер нь гайгүй автомат өргөө явж байгаа. Энэ жилийн хөдөлт юм байсан. Автомат роботын хувьд бол анх ярилцчихснээр бол айгүй тийм хийсвэр төсөөлөлтөй бараг л ингээл явдаг могоо хийчих гэсэн юм байшаал байсан. Тэгээ одоо бол бас бүр өөр шийдэл гараад ирсэн. Тэрнээсээ баг 180 градус зэрэгэд өөр шийдэлтэй болсон. Энэ төмөр диск өөрийн том төмөр дисктэй байгаа. Тэгээд энэ болохоор нэг нонофон гэдэг сорон зураг. Тэгээд тэрнгээр одоо дискэн дээр хаана гарахт нэгээд энэ тавих байгаа. Тэгээд ингэж тажнаа сорон цацаад тэгээд акробат ирэх маягаар одоо шинэ энийг үл яасан шээ. Ийм мохтоох та нэгсэл моторын цаан дийлэх байгаа байхгүй. Тэгээд энэ сундаг механизм хийж өгöd агшаажгаад өрхөөр хангалттай хэлж байгаа. Сундаг хэсгээ одоо өчтөрөл хийж дуусаад бэлдсэн байгаа. Тэгээд сунж болж байна гэд одоо ерөнхийдөө төв контр дээр ч юм уу гагнаад тэгээд яг сүүлийн хэцэн байдлаар хийх байгаа. Одоо энэ аравт энэ саран зар эндээс саран цацлаа. Дараагийн байдал энэ чи очино. Энд очино. Тэгээд дахиж иргэд энэ чи очино, урдаа очино. Тэгээд сунаад иргэсний дараа сунах байхгүй иргэж ярьж байд. Тэгээд эцсийн байралтай ингэж имжиж байгаа юм. Саранжаа санагдаад. Тэр нь акробат ирэх юм гээ. Яа гэсэн. Одоогийн хийцэн байгаа шийдэл маань яг манай багийн хувьд хамгийн сайн, хамгийн найдвартай ч юм уу. Ер нь хамгийн даваа талтай гэж үзээ энэ шийдлийг сонгосон. Давцан дамжих, савлуур дээр савлахаас гадна автомат роботын хамгийн сүүлийн даалгавар бол шатаар дэш авирах. Даалгавар бүрт техникийн шийдлийг сайн тооцоолсон байх шаардлагатай. Тэгээд тусламжтайгаар энэ акробат гэж явах байгаа. Тий. Одоо ихний байдлаар ингэж тавингууд акробат эргээд дахиад агцсан байгаа шүү дээ.
Ахшаад дээш хашингуудаа дараагийн барьд энэ дээш хачих штэ. Тэгээд одоо шинэ энэ дээгч мэл тий. Хашаад энэ хашингуудаа цунаад тэгээд дэгийг урдыг яваад хойдыг мутаад ингэ яваад нэсв. Дахиад дараагийн үеийнх нь дахиад амгаа хашаад нэг эргүүд энэ рафтны энэ тарны эргээд энэ барьд очно. Энэ барьд очно. Тэгээд тавцан дээр буугаад жоохон хашаад шабааш их боломжтой байна. Шатай өрдөг хэсэг айгүй сонирхолтой санагдсан. Маш олон загвараар хийж болох байсан. Хийн гэж бодож байсан гэсэн нөгөөтэн яг ингэж хийгээд өсөрөөсөн болохгүй зүйлүүд маш их гарч ирсэн байна. Энэ мотор маань юу байхгүй? Excel мотор байгаа. Дотороо могоо хараатай. Зөвхөн нэг жишээ буцаж иргэдэг. Моторыг хүчлэгөөс нааш буцаж иргэдэг байхгүй. Тэгэхээр ийм моторыг сонгосон. Хэрвээ буцаж иргэдэг мотор байсан бол одоо чинь ингэж гарч байгаа ч юм уу буцаж иргээд зогсох маяг буцаалдах магадaltaй байхгүй. Энэ Excel мотор маань дотороо могоо хараатай учраас тэгж алдах ба. Алддаг мотор ийм моторыг сонгосон. Тэгээ маш хүчтэй мотор байгаа. Ерөнхий ивент тэтгэгч, дэлхийд тэргүүлэгч Монголын уулуурхайн компани оюун толгой. Дэмжигч боловсрол шинжлэх ухааны яам. Автомат робот нэг төрлийн биш, өөр даалгаврыг дараалуулан гүйцэтгэх учраас олон талыг тооцоолсон хүрэх боломжтой шийдэлтэй байх хэрэгтэй юм. Тиймээс роботыг өндөр технологи, сайн эд анги ашиглан бүтээх нь чухал. Ингээд л робот бүтээх ажил, роботын найдвартай ажиллагаа мөн санхүүтэй шууд холбоотой болно. Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургуулийн Монгол робот багийн робот бүтээх ажиллагааг Kiwico болон G-Meritel компанийн дэмжин ивент тэтгэж ажиллаж байгаа юм. Энэ одоо хийн баллооны өөр үүсгэж байна. Тийм. Хийн баллооны эдийн засаг өдөртөж байгаа байхгүй юу? Хийн. Тэгээд гурван хийн гэж байна. Тэгээд олон сав тавьсан болохоор нэг дахин эхлүүлэх ресторан хийх болгонд одоо баг хий тавьчвал нөгөөдөө дуусаад маар болон тажиулт хийх боломжтой. Тийм болохоор маш олон тавьчвал ресторан хийх болгонд нэг хайхтар хийн алдагдaltaгүй ажиллах боломжтой гэсэн үг. За Kiwico компани боловсролыг дэмжих ажлынхаа хүрээнд одоо Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургуулийг Robocon тэмцээнд ивент тэтгэж оролцож байгаа. Тэгээд хөгжлийн одоо түвшин болсон залуу инженерүүдтэйгээ хамтарч ажиллаж байгаадаа таатай байна. Тэмцээнд нь уралдаанд нь өндөр амжилт хүсье. Робот зохион бүтээж байгаа залуучуудаа улам их өндөр амжилт хүс дэлхийд Монголынхаа нэрийг өөрийнхөө нэрийг төдөгөө Монголынхаа нэрийг дуурсгаж одоо гайхуулж яваарай гэж ингэж хүсье. Ерөнхийд нь харахад Robocon-ы роботыг бүтээхэд амархан юм шиг санагдаж байна. Гэхдээ яг шийдлийг нь тодорхойлоод гараараа хийж эхлэхэд маш олон асуудал тулгардаг. Тулгарсан асуудлын шийдэл бүхэн шинэ мэдлэг, өндөр чадварыг залуус болгодог юм. Би бол Robocon тэмцээнд 4 жил орохдоо эндээс маш их юм сурсан л да. Нэгдүгээр курстэй хамгийн анх ороод шантрахгүй байхыг сурсан хамгийн түрүүнд. Дараа нь багийнхаа амжилтаас яаж хойшин татахгүй байхыг гэдгийг сурсан. Тэгээд 3 дугаар курстээ ороод ирэхээр багаа яаж төрүүлүүлэх вэ? Эхлээд доороос нь эхлээд ээжсээр гаад одоо энэ жил бол би яаж хийж байгаа л багийнхнаагаа төрүүлүүлнэ гэсэн тийм зорилготойгоор ажиллаж байгаа. Роботыг явж байгаа юу нэг ядрахгүй. Robocon гэдэг зүйл болохоор өөрөө бидэнд маш их эрч хүчийг өгдөг. Цаг хугацааг илүү тийм ашигтай өнгөрөх. Тийм сул цаг, сул зай зав гэж байхгүй. Хамгийн гол нь сонирхолтой байх хэрэгтэй. Хичнээн сонирхолтой байх нь шантрахгүй хэлсэн зүйлийн эцийг үзэх гээд дунцсан ч гэсэн роботын зөвлөж бас сэрдэг. Тиймэрхүү бүр нэг юу ч юм ярина тий. Манай багийнхан одоо ингээд Robocon тэмцээнд нэг баг болж орж байгаа ч гэсэн дараа нь төгссөний дараа аягүй сайхан ах トゥ ус болт юм гэж боддоо шүү дээ. Тэрүүгээр аягүй давалтай дараа нь тэмцээнд дуусаад бүгд ийш тийшээ тараад алга болчих биш. Ингээ багаараа ах トゥ ус шиг гээд дараагийн ажил ч юм уу те хин нэгэн төгсөөд гарахад нөгөөдөө тусалдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар аягүй зөв санаатай ах トゥ нэр л болж чаддаг шүү дээ. Жил болгон багийн ахлагч нарын зорилго бол төрөлхийн төлөө л байдаг шүү дээ. Тийм болохоор энэ жилийн зорилго уусаал төрөлхийг л зорж яваа хүмүүс. Ялангуяа төгсөхгүй сүүлийн жилдээ төгсөхөө өмнө яаж сургуулийнхаа авраг гэсэн
үндэсний авраг гэсэн цомыг сургуульд авчираад тавьчвал бас нэр үндэм юм болол гэж боддоо шүү дээ. Ерөнхий ивент тэтгэгч, дэлхийд тэргүүлэгч Монголын уулуурхайн компани оюун толгой. Робоко нэвтрүүлгийнхээ дугаар бараар бид робот бүтээх үйл ажиллагааны суур ойлголтууд, суур мэдлэгийг үзэгч та бүхэндээ хүргэж явах болно. Монгол Улсын их сургуулийн Монгол робот багийн хувьд л гэхэд роботын тарих болсон борд буюу их автангийн гол хэсгийг өөрсдөө CNC машин дээрээ зорж хийдэг. Өмнө нь энэ багийнхан их автангийн замыг утсаар гагнаж хийдэг байсан бол CNC машинтай болсноор өөрсдийнхөө хүснээр хэлхийг наривчлан зордог болжээ. Ийхүү робот бүтээх үйл ажиллагааг Монгол залуус үйлдвэрлэл болгон хөгжүүлэх шинэ алхмыг хийсээр байна. Борд бол хүнтэй зүйрлүүл хүний тарих гэсэн үг. Хүний тарих бол цусаар хичээгддэг. Харин роботын борд бол гүйдэл хүчтэйгээр хичээгддэг. Харин тэр хоёрыг холбохын тулд хүнд бол судсаар цус дамждаг. Харин роботын хувьд бол тэр борд дотор процессоруудыг элементүүдийн хооронд нь зам буюу юм цахилгаан замаар дамжуулдаг байгаа. Энэ бол бид нэр хамгийн ихэнд ашиглаж исэн роботын төв борд байгаа. Энэ борд одоо ингээд жижиг хэлхээ бол ногоон хавтан дээр бол гагнахад бол маш боломжтой. Харин ингэж улам томрох тусам замных нь урт нь ихсэж бас ингээд ууц хүмүүс ингэж давах их гарч ирдэг байхгүй. Тийм учраас бид нэр энэ цэц хавтан дээр дурснаар бол иймэрхүү илүү юм дутагдaltaй энэ асуудал бол айлгаж чадна гэсэн үг. Тийм жил болгоно роботын тэмцээн маань агуулга нь өөрчлөгдөж байгаа. Тийм учраас роботын загвар нь өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэрнтэнд харуулж төв бордноос дагаад ингээд шинжлэгдэж жил болон өмнө жилийн ашигласан бордоо эх жил бол ашиглах боломжгүй болчдөг. Харин жил болон өөрчлөж байгаа учраас энэ схем зураг гаргадаг. Жил болон бас нөгөө сенсор бас нэмэлт төхөөрөмжүүд ашигладаг. Тийм учраас бордон дах нэмэлт болон өөрчлөлтүүд ордог учраас өөртөө эхлээд нөгөө үйлдэлтэд зориулж бордоо өөртөө эхлээд ярилцаж зохиодог байгаа. За бид эхлээд өөрсдийн бодож ашиглах байгаа хэлхийгээ компьютер дээр зориултын параметр зурж эхлээд компьютерээр өөрөөр нь шалгуулах хэрэгтэй. Тэгээ мэдээж ашиглаж байгаа элементүүдэд зөв холбохгүй бол мэдээж дараа буруу холбогдвол ажиллахгүй, буруу ажиллах магадлалтай байдаг. Тийм учраас энэхүү хэлхийгээ компьютерийн параметр зурж шалгуулнаа. Эхний энэ дамжлага бол эхлээд тухайн элементүүдэд холбоод зөв холбогдсон бол дараачийн шатанд шилждэг байгаа. Тэгээд одоо жинхэнэ өөрсдийн одоо ингээ компьютероо өөрөө одоо ингэж холбол зөв холбогдно гэсэн ингээд цаанаас команд өгнө. Энэ тэрүүгээр хүн өөрөө аль замаар явбал аль боломжтой гэсэн үг. Тэрийг нь тааруулж ингэж өөрсдийн бодсон тэр замуудыг ингэ зурж байгаа. Одоо бидний бэлэн босын хэлхийдийн дараагийн үйл ажиллагаа бол энүүн дээр өөрсдийн сонгож авсан элементээ яг байрлалын дагуу яг чиглэлийн дагуугаар байрлуулж гагнах үйлдэлээ бичдэг. Роботын бордын замыг CNC машинаар зорсноор цаг хугацаа хэмнэхээс гадна илүү найдвартай, баталгаатай ажиллагааг робот бүтээх үйл явцад бий болгодог юм. Ингээд Монгол робот багийнхнаас бид роботын бордыг хэрхэн угсарч хийх талаар анх шатны мэдлэгтэй боллоо. Монгол робот яалтын төлөө өршөө!